Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ хүйтэн цацал дээр ажиллах дараагийн арга барилын тухай хуваалцаж одоо их дата байна. Ингээд яаж хүйтэн цацал дээр нүүрс тулан хүмүүстэй холбоос авах вэ, утасны дугаарыг авах вэ гэдэг ийм арга байгаа. Хаана энэ аргыг явуулах вэ? Мэдээж олон хүн амтай газар явуулна. Жишээлбэл худалдааны төвүүдээр явуулж болно, фитнес төвүүдээр явуулж болно, хүсэл гудамжинд явуулж болно, одоо автобусанд явуулж болно. Олон хүн байгаа газар. Нэгдүгээр, хоёрдугаар та хөр сэтгэл зүгээ бэлдээд гарах нь их чухал. Эерэг бодолтой гарч хүнтэй уулзна. Сөрөг бодол айл хэлэхээр таягдаж хайна. Сөрөг бодол бол сөрөг зүйлийг дагуулдаг. Тийм учраас айл болохоор айцаа даван туулахын тулд та бодлоо өөрчилнө. Энэ хүн намайг хүлээж авах болов үгүй болов, татгалз болов үгүй гэж яхаас илүүтэйгээр би энэ хүнд боломж олгож байгаа. Би энэ хүнд эрүүл мэндийн боломж, эдийн засгийн боломж олгож байгаа, аялах боломжийг олгож байгаа, хувийн хувьд хөгжих боломжийг олгож байгаа гэдэг ийм бодолтой гарах юм бол тэр хүн танд мэдэрнэ. За мэдээж ингэхээс гадна та маш зөв харьцах нэг чухал. Ингээд харьцахтаа бол инээж очих хэрэгтэй, хүнтэй инээмсэглэж очих хэрэгтэй. За ингээд багаж зэвсэг хэрэгтэй хүйтэн зах зээл гарахаар хэний бэлдэх багаж зэвсэг бол ийм хатуу хавцтай 50-аар байвал их зүгээр. Энэ 50-аар дээр бол та эхлээд бүх бичиг цаасаа бэлдэнэ. Энэ хуудсан дээр бол тэр хүний нэр, утасны дугаар, тэгээд ийм одоо тэр хүний тухай товч цалсан мэдээлэл дараа нь бичиж болно. Тэгэхээр заавч утасны дугаарыг авах зорилготой ийм арга байгаа. Тэхийн тулд бид нар юу хэрэглэхгүйгээр ийм тасалбар хэрэглэнэ. Энэ тасалбар бол таныг арга хэмжээнд урьж яана гэсэн ийм тасалбар, презентацид урьж яана гэсэн ийм тасалбар байж болно. Тэгээ энэ тасалбараа ингэж хэвлээд за хамгийн багадаа нэг 10 тасалбарыг өдөрт тараавал тэр дотроос чинь одоо нэг 30-аас 40% магадaltaгаар хүмүүс таны арга хэмжээнд хөрөлцөн ирэх болно. За үүнээс гадна юу байвал зүгээр таны нэрийн утас байвал их зүгээр. Нэрийн утасаа бас аваад гарах нь их зүгээр. Мөн танилцуулгын материал. Зарим хүмүүс нь за би билет очиж чадахгүй, арга хэмжээнд очиж чадахгүй. Гэхдээ ямар танилцуулгын материал өгчихвөл тэр танилцуулгын материал өгнө. Харин энэ тасалбарыг та зөвхөн утасны дугаараа танд өгсөн хүнд л тасалбараа өгөх ёстой. За тэгэхээр та юу гэж ярих вэ гэдэг. Ингээд гудамжинд худалдааны төвд олон хүн явж байгаа газар та эхлээд хүн дээр очин. Тийм учраас очингуудаа сайн байна уу гэдэг ингээ урдан зогсон тий. Тэгээд тэр хүн хэрвээ таныг сайн байна уу хэлэнгүү чинь жоохон темп аваад ингээ зогсох юм бол таныг сонсох юм бол тэр хүнтэй харьцна. Хэрвээ тэр хүн чинь хажуугаарч өнгөрөө зүгээр орчих. Араас нь хилдэж өгөх ямар ч шаардлага байхгүй. Тэгээд та сайн байна уу зогсон үнтэйгээ би танд ганцхан асуулт тавих гэсэн юм а гэд. Инхээр ямар асуулт гэдэг хвчлэн хүмүүс сонсдог. Тэгэхээр намайг оюумаа гэдэг би таныг нэг маш сайхан арга хэмжээнд урих гэсэн. Тэгэхээр манай энэ арга хэмжээ бол орлого олох боломжийн талаар, эдийн засгийн боломжийн талаар ийм арга хэмжээ явагдана, ийм презентац явагдана. За тэгээд энэ арга хэмжээ бол тим хаягаар маргааш тэдэн цагт эсвэл одоо нөгөөдөр тэдэн цагт гэдэг юм уу та энэ дээр өдөр сар хугацаагаа биччихнэ. Ингээд тэр хүндээ энэ урилга өгөөд хариудна. За одоо та утасны дугаараа надад өчхөө би танд эргээ сануулъя гэдгийг хэлнэ.